Утаа өнгөрсөн 10 жилд хэсэг бүлэг хүмүүсийн баяжих хэрэгсэл болсон олон 10 жишээ байна. Үүнээс цөөн эдийг нь тод мэдээллийн хөтөлбөр жишээ болгон сурвалжлан хүргэсэн. За энэ бол 17 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан ч технологийн зөрүүтэй байдлаас болж 6 жилийн туршид сул зогссон шахмал түлшний үйлдвэр. Нийслэлийн нийт айл өрхийн 97% нь тараагдсан гэгч утааг бууруулах биш цаг алдуулж 10 жилийн дотор 38%-аас 80% хүргэсэн сайжруулсан нэртэй зуухнууд. Заман эдгээр зуухны түлш болох ёстой ч түүхийн өөрснөөс 2 дахин илүү үнэтэй учраас ард иргэдийн худалдан авч чадахгүй байгаа шахмал түлш зэрэг юм а. Уснаас хойш ер нь танах яг ямар түлш ашиглаж байна? Одоо нүүрсэл түлж байна да. Нөгөө тэр шахмал түлш нь болохоор олдохгүй, олдсон ч гэсэн үнэтэй. Тэгээд нүүрсэл түлж байгаа та. Утааг арилгах бодлого ийм харилцан уялдаагүй хэрэгч шатандаа хяналтгүй эрэмдэг явж ирсэн нь утаанаас салж чадаагүй гол шалтгаан болжээ. Зарим одоо бид бодиттой хэрэгжих боломжтой нэг том бодлого гаргаж түүнийгээ ерөнхийлөгч улсын хурал, засгийн газар иргэд бүгдээрээ нэгдмэл санаатаагаар хэрэгжүүлэх шаардлагатай байна. За харин одоо хинд ямар санал байгааг харъя. Ерөнхийлөгч Баттулга онц байдал зарлая гэсэн уриалга гаргасан. За гэхдээ онц байдал зарлаа гэд бид юу шийдэж чадах вэ? За үүний оронд орон сууцчлалд хөдөг хөгжүүлэх замаар нүүдлийг багасгах, дагуул хотууд байгуулах, ажилгүйдэл ядуурлыг бууруулах зэрэг чиглэлийн ажлуудыг нэгэн зэрэг хийх замаар амжиргаагч дээшлүүлж утаагч багасгах тухай хэд хэдэн телевизээр ерөнхийлөгч ярьсан санал нь утааг арилгах цогц бодлогод дөхөж очиж байна. Ядуу байгаа, ажилгүй байгаа хүн яаж өөртөө тэр сая 500 мянган төгрөгийн 2 сая төгрөгийн одоо тэр утаагүй болгодог зүйлүүд худалдаж авах. Яаж орон сууцнд орох. Тийм ээ? Тийм учраас ажилгүй ядуурл гэдэг зүйлээр би тэр их хурлын дээр ч гэсэн наад утаагаа дагуулж тонгорооч. Ажилгүй ядуурлаа зэрэг шийдэл яваад. За орон сууцны асуудлыг сайд нарт саналын тавьсан. Ийм боломж байна. Та нар энийг ашиглаач. Дараа нь нүүлэх асуудал тийм ээ? Дагуул хотуудын асуудлуудыг одоо 50-д засгийн газарт бол танилцуулгуудаа хийсэн. За гэхдээ түүний саналыг улсын хурал одоохондоо бүрэн дүүрэн дэмжихгүй байгаа. Онц байдал зарлахыг 65 гишүүнтэй олонхын бүлэг дэмжихгүй гэсэн бол утааг арилгах цогц санаа нь улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хэд хэдэн гишүүний саналтай одоохондоо нийлж байна. За уул нь утааны эсрэг хамтран тэмцэе гэж ерөнхийлөгч улсын хурал, засгийн газар гээд бүгдээрээ мэдэгдэж байгаа ч одоохондоо эдгээр талуудын байдлыг харахад нэгдэж нийлж байгаа зүйл анзаарахдаггүй байна. Ерөнхийлөгчийн гаргасан саналыг улсын хурлын олон хүл тоож, ерөнхий сайд нь халаагуур цахилгааны хөнгөлөлт гэх мэт одоохондоо өөрт нь олдсон эрх мэдлийн ажлуудаар л хөөцөлдөж байна. За энд дахиад л өнгөрсөн 10 гаруй жилийн бодлогын алдаа давтагдах шинжтэй байгаа юм. Утаа монголчуудыг хордуулж байхад улс төржилт явцуу эрх ашиг ирээдүйн үнэлгээ зэргийг бодох эрх улс төрчдөд байхгүйг сануулах хэрэгтэй юм а. За утаа мөн өнгөрсөн хугацаанд бизнес байсан бол одоо улс төржилт болох ёсгүй гэдгийг олон нийтэд сануулж байгааг хэлье.